Сайн уу бүгдээрээ. Миний бичлэгийг үзэж байгаа та нарт үнэхээр их баярлалаа. Ингээд манай гэр бүлийн нэг өдөр ингэж эхэлдэг. Би өглөө босонгуудаа ямар ч байсан 3 хүүхдээ гуруулагын сэрээгээд 2 багаага цайг нь уулгачаад цэцэрлэгт нь хүргэж өгнө. Манай том хүү бол өөрөө босоод хичээлдээ явждгийн. 2 хүний маань цэцэрлэг ер нь ойрхон байдаг. Алхаад нэг 4 минут орчим. Тэгээд 2 хүн алхаад цэцэрлэгт нь хүргэж өгснөхийн дараа ажилдаа ямар ч байсан дугуугаар явнаа. Заримдаа дугуугаар, заримдаа автобусаар явдгийн. Манай 2 охин тэнд шавж хорхоо харахаараа зог тусаад ингээд зогсоод гайхаад зогсоо харддгийн. 2 хүн оруулаад өчлөө хөөрхөн баяртай гэдэг үлдчихээн. Одоо ажил руугаа гэлсэж гинэ. Гадаа амар халуун байна. Ажилдаа орохоос өмнө комбиногоос хүйтэн кофе, нуган цай 2 аваадахыг завсарлагааныхаа цагаар уух юм. Тэгээд латте кофег ер нь хөвчлэн сүүтийг авд юм аа. Тэгсэн хэрнээсээ гэртээ кофе найруулж байхдаа би дандаа хавхар кофе уудаг. Кофе шопоос ч гэсэн ер нь хөвчлэн хар кофе авч уудаг. Ногоон цайнд бол айгуу дуртай. Ногоон цай төлөөр нь л уух дуртай. Тэгээд ногоон цайгаа амарчсан кофедагаа аваад бичүүлчихэд ажил руугаа гээсэн явнаа. Ажил руугаа гэрээс ажил руу 20 минут дугуугаар явна. Ажил дээр ирсэн. Одоо ингээд хувцсанраа өмсч бэлтжээд нэг 5 минут 50 сууж кофе гоон. Өглөө болгон кофе уудаггүй л дээ. Хаяа нэг умар санагдахаараа уудгийн. Кофе уугаа суухаар дугуугаар жийж ирсэн. Ядаргаагаа тайлаад 5 минут тайвширч сууж агаад за өнөөдөр ажилдаа өнөөдөр ч бас хичээгээд хамгийн сайнаар ажиллаа хийнэ гэж бодож өөрийгөө зоригжуулаад тэгэл ажил руу орондоо. Ажил дотор бол гайгүй сэрүүхэн, гаднаас ч ямар ч байсан нилээ сэрүүхэн. Гадаа бол бүр амар халуун байна. Тэгээд ажлаа тарж гараад ирсэн чи бүр амар халуун. Яг л нэг жигнүр дотор байгаа юм шиг. Гадаа бараг 36-7 градус байх шиг байна нэмэх. Өмнөх жилүүдэд ямар байлаа да? Өмнөх жилүүдэд бол гайгүй л байсан санагтаад байгаа юм да. Энэ жил бүр яалтчгүй амар эрт хайхтар халж эхэлж байна. Тэг гэртээ харахаас өмнө ямар ч байсан дэлгүүр ороод багцаа системнүүд байгаа. Гяс дэлгүүр орчоод гяс ч байх үт те. Дэлгүүр амар ингээ хурдан орно гэж бодсон ч гэсэн ягаад ч юм төлөвлөсөн цагаасаа дандаа удчихад байдгийн. Би л өрн тэгдэг юм болов. Аавн гэсэн юмнуудаа аавна. Илүү төтэй майгуу харна. Алфтай юм шиг бүх тасгаар нь орно. Тэгснийхаа дараа л бараг гардаг. Дэлгүүр хэсэх дуртай. Дэлгүүр хэсэж байгаа бичлэг үзэх дуртай. Сонирхолтой байна уу? Тэгээл энэ тэнд ямар шинэ бараа ирсэн байна, ямар хямдрал байна гэд айгүй хардаг. Тэгэд юу хувцсны дэлгүүр, гоо сайхан косметикийн дэлгүүр бас хэсэх айгүй дуртай штт. Гой санагдаад байдیں۔ Тэгээд ер нь ганцаараа бас хэсэх айгүй дуртай. Хүнтэйч, хүнгүүж ганцаараа ч байсан. Тэгээл ер нь дэлгүүр хэсэх айгүй хоббитай. Энэ баг эмхтэй үнийг юм биш зам баха. Ихэнх эмхтэйчүүд дэлгүүр хэсэх дуртай тий. Би лав дэлгүүр хэсэх үнэхээр дургу гэж хэлж ирсэн эмхтэй үнийг нэг сонсож байгаагүй юм байна. Тэгтээ Яруу санд руу дэлгүүр хэсгээр ер нь айгүй туухгүй. Тэгээд ихэвчлэн буруу сонголт хийх магадaltaй юм шиг санагдаад байдгийн. Тайван бодож төлөвлөөд болж уул авах юмаа бичээд тэгээд дэлгүүр орох хэрэгтэй байх гэж боддог. Тэгээд сүүлийн үед ер нь нэлээд мартамхай болоод байгаа гэж хэлэх үү. Их тайван дэлгүүр орохыг хичээдэг болсон. Тэгээд дэлгүүрээс авах ёстой юмнуудаа авчаад хурдан харнаа. За ямар ч байсан гэртээ ирчлээ. Дэлгүүрээс авах ёстой юмнуудаа авчаад өнөөдөр хүүхийнхээ багш дээр очиж уулзах ёстой. Тийм учраас хүүхийнхээ сургууль руу явна. Явахаас өмнө гэлс нэг жоохон цай уугаадахыг. Тэгээд хүүхийнхээ сургууль руу бас жигнэ. Манай хүүгийн сургууль ер нь ойрхон гайгүй.
За нэг 5-6 минут орчим дуугаар чигээд очичдгийн. Хүүгийнхаа багштай уулзаад тэгээд гэртээ ирээд 2 өхний утас зэрлэгээс нь аваад орой хоолой бэлдэндээ ер нь ингээл гэрээ ажиллаа хийгээд хүүхдүүдээ аваад хоол ундаа хийгээд тэгээ ингээд өдөр надад өөртөө зөриулээ суухныг 10-20 минут л баг оногдчих юм уу та. Гэхдээ зүгээр өнөөдөр орой ажил ихтэй байсан учраас амархан хоол хийчихье. Амархан хурдан болдог хоол хийчихье. Дахианы махта нугаатай хуурах хийнэ шарсан өндөгтэй. Дахианы махаа ямарч байсан ингээ 2 талаар нь хэдэн минут болгоод шараад шаргалтаад ирэхээр нь гаргаад тэгээд ногоогоо бас гаргаад дараа нүтгэн соусаа бэлдээд тэгээ соусандаа ногоо дахианы махаа хийж холиод хэдэн минут чигнээл хоол маань болчихно. За өнөөдрийн миний бичлэгийг үзэн та нарт баярлалаа. Дараачихаа бичлэгээр уулзъя, баяртай.